Game Point podcast-ийн 2 дахь удирдалтаа тавтаа морил үзэгч сонсогчдоо Game Point podcast маань шинэ удирдлаа аль биесээр эхлүүлж байна. Энэ 7 хоногоос эхлээд NBA-ийн удирдал маань шинээр эхэлж байгаа учраас од бит хоёрын хувьд ч гэсэн ажлаа эхлүүлэх цаг болж байгаа. Ингээд LA Hot-оос San Francisco-гоос ялалт та бүхэндээ мэдчилж байна. Тэгээд одод шинэ удирдлын мэд хүргэе. Чамд ч бас тэгээд бас сонсогч нар үзэгч нартай бас шинэ удирдлын мэд хүргэе. Тэгээд саяхан л дуусчихсан. Яаж 10 сарыг хүлээнэ гэсэн чи LED 10 сар тэрсэн бэ. Тэгээд шинэ удирдал гоё хултгай. Тэгээд шинэ удирдал бидэнтэй хамт Голомт банк маань дахин хамтран ажиллахаар болсон. Тэгэхээр удирдлын турш хамтран ажиллахаар болсон Голомт банк тэр дундаа Social Pay-гийн хамт олондоо дахин талархснаа илэрхийлээ. Тэгэхээр Social Pay маань ямар урамшуулыг зарласан бэ гэхээр хоёулаа од өнгөрсөн жил нөгөө нэг NBA-гийн тоглолтыг үзэх, найзаа өрөөд NBA-гийн тоглолтыг үз гэдэг айныг явуулаад сурчилсан шүү дээ. Хоёулаа тэрний сурчлагыг нь хийсэн. Одоо тэр Азтан маань өнгөрсөн жилийн биш энэ үйлрлийн тоглолтыг үзье гэж өөрөө сонгосон юм байна. Тэгэхээр энэ үйлрэлд Азтан маань тоглолтоо үзэж байгаа маань. Тэгэхээр Social Pay маань найзаа өрийгээ дахиад кампэйнийг эхлүүлсэн. Энэ удаад найзаа өрөөд та яах вэ гэхээр нэг дахь найзаа өрөөд 5 дахь найзаа, 10 дахь найзаа, 20 дахь найзаа өргөд найзаа өрөх болгондоо мөнгө урамшуул аван. Дээрэс нь 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Blackpink хамтлагийн тоглолтыг үзэх суглаанд оролцох юм. 10 сарын 15-нд нь суглааныхаа азтанг тодруулах юм байна. Тэгэхээр Blackpink-ийг үзэх тэр азтан болохын тулд та яах вэ гэхээр Social Pay аппликейшнийг харилцагчаа нэмэгдүүлэх энэ сурчлагаанд л оролцоод найзаа өрөх юм. Тэгэхээр найзаа өрөөд өөрөө мөнгө урамшууллыг нэгийг авч мөнгө урамшуул аван дээрэс нь Blackpink-ийн тоглолтыг үзэх юм суглаанд оролцох. Тэгэхээр чи өөрөө Blackpink-ийн тоглолтыг үзсэн шүү дээ. Ямар байсан? Тийм 7 сард Лос Анжелес тоглосон тоглолтыг үзсэн. Тэгээд гайхалтай. Үнэхээр гайхалтай. Тэгээд тэдний тайзан дээр одоо яаж перформ хийж байгаа те яаж дуулж байгаа тэр бүхэн бол үнэхээр шоуг бол үнэхээр дасгай хийд юм билээ. Тэгээд миний үзсэн тоглолт нэг гол онцлог байсан. Bruno Mars ирсэн. Bruno Mars тэр орой гарч ирсэн бүр ингээд тэр стадион бүр ингээд унуурах гэж байгаа ч бүр хүмүүсийн юм хоолоод тийм тэгээд Blackpink болсон сүүлх дээр нь гарч ирсэн тий. Хоёр тоглосон. Тэгээд сүүлийн өдөр нэг гарч ирсэн. Яг тэрийг би үзэж таарсан. Тэгээд амар азтай. Тэгээд Blackpink-ийн тоглолт үнэхээр гайхалтай болдог. Тэгээд энэ азтай маань үнэхээр гайхалтай тоглолт. Одоо техник юу болох нь шүү дээ. Азтай болох. Тийм. Тэгэд хамгийн гол нь яах вэ гэхээр Social Pay-г ураад найзаа ураад найз чинь урилгыг хүлээн авсан тохиолдолд зөвхөн одоо та биш найз чинь аль нэг суглааны эрэхтэй болохоор энэ айны урамшууллын айны хөтөлбөр онцлогтой юм шүү. Тэгэхээр Social Pay-г хэрэглээд найзаа ураарай. За тэгэхээр яг одоо орон нутгийн цагаар давуу гарагийн оройн 21 9 цаг болж байна уучлаарай 21 цаг 9 цаг болж байна. Тэгээд өнөөдөр бол Америкийн хэвлэл мэдээллийн спортын ялангуяа NBA-ийн завгүй байсан өдрүүд яг хүн бол маш олон багууд өнөөдөр медиа өдрөлгөө зохион байгууллаа шүү дээ. Тэгэхээр хамгийн ихний одоо сэдвэрэ Golden State Warriors багийг сонгож авч яриа гэж бодож байна. Яг гэх юм бол Golden State Warriors баг хамгийн их дөөлөн шуугантай байгаа баг одоо хүртэл өчтөр хэд шинэ тоглогчтой тохиролцсноо аль биесээр зарлаа. Гэхдээ хуучин тоглогчтойгоо одоо болтол тохиролцоог байна гэд. Ер нь Golden State Warriors баг хоёулаа өмнөх хөдөлгөөний сүүлийн дугаарыг хийснээс хойш ер нь нөхцөл байдал юу өөрчлөгдөв? Яг одоо ямар нөхцөл байдалтай байна вэ гэдгээс хоёулаа энэ удирдлын яриагаа эхлүүлье. Яг одоогийн байдлаар шүү дээ. Golden State Warriors баг 9 тоглогчтой хэврэл үү? Биш хэвлээ 10 тоглогчтой ба. Тэгээд шинэ тоглогч нартай ингээ гэрээ хийж байна. Гэрээ хийх болж байна. Committed гэдэг чинь ер нь бол ярилцсан. Яг л гэрээ хийцэн бол биш. Гэхдээ ер нь бол тохиролцоо л гэсэн үг. Гэхдээ яг ингээ одоо юу гэдэг гар хөлийн үсгийг одоо цаасан дээр зураад яг ингээ гэрэлцсэн зүйл бол байхгүй. Ягаад тэгэхээр Kuminga-гийн одоо extension-ы одоо одоо юу гэдэг тохиролцоо одоо хүртэл нэг талдаа гараагүй л юм л та. Тэгээд Kuminga-с хүсэж байгаа юм нь бол ерөнхийдөө бол traded болохыг хүсэж байгаа. Sign and trade. Тэгээд Kings руу явахыг хүсэж байгаа. Гэхдээ тэр Warriors бол Kings руу одоо Kings-ийн тавьж байгаа сандал нь Warriors таалагддаг. Одоо жишээ нь Monk тэгээд дээрэс нь protected first round pick гэхэр чинь ер нь бол first round pick-а бараг өгөхгүй л гэсэн үг байхгүй тий. Тэгээд зөвхөн Monk-оор солих болчиход байгаа. Warriors-ийг хүсэж байгаа юм болохоор Keegan Murray ч юм уу өөр хэм блэ.
ондоо залуу тоглогч Монки оронд авъя гэж бодоод байгаа. Тэгээ дээрэс нь unprotected first round pick хүсээд байгаа боловч Kings-ийн зүгээс одоо тэрийг өгөхгүйгээд. Тэгээ ерөөсөө sign and trade бол ерөөсөө одоо ингээд ярианаас гарсан. Одоо зөвхөн Kuminga-тай 3 жилийн гэрээ хөө 2 жилийн гэрээ хөө эсвэл зөвхөн qualifying offer-оор 1 жил тоглоод дараа жил одоо ингээд free agent болох уу гэдэг асуудал яригдаад байна л да. Тэгээд тэгсээр ярьсаар одоо 7 сарын free agent-ээс хойш одоо ингээд нийтдээ 3 сарын нөр үзлээ шүү дээ. Тэгээд нэгэнд одоо дуусна гэдэг чинь 2 өдрийн дараа. Тий. 10 сарын 1-ээр одоо нэг qualifying offer-ын одоо deadline болж байна. Тэгэхээр тэрэн дээр юу гэхээр deadline болж ийн гэхээр миний ойлгохоор тэр шууд автоматар хэрэгжиж хэрэггүй одоо яана гэсэн үг юм. Автоматар ер нь бол qualifying offer 1 жилээр л орох бах. Сонгогдчихно. Сонгогдчихно. Тийм. Тэгээс уусаа юу чин restricted free agent гэдэг чинь ер нь бол багт одоо ирэх мэт л байгаа л гэсэн үг тийм. Тийм. Тэгээд нөгөө нэг энэ бол Jonathan Kuminga-гийн хүсэж байгаа зүйл шүү. Яг гэх юм бол Kuminga Warriors-ийн тавьсан саналыг ягаад одоо л хүлээж авахгүй байгаа гэхээр Warriors-ийн тавьсан саналуудын 2 жилийн санал, 3 жилийн санал, эсвэл энэ 1 жилийн саналууд нь ягаад гэхээр дандаа team option-той буюу Green-ийн сүүлийн жилүүдийг баг өөрөө мэдээд баг өөрийнхөө их ашигт тохируулаад Kuminga-г сонгохгүй юм эсвэл Kuminga-г солиход ашиглах гэдэг. Энийг нь мэдгээд байгаа учраас Kuminga өөрийнхөө хувь заяаг шийдэхин тулд тэр 1 жилийн 9 сая долларын qualifying offer-ыг буух гэдэг ингээ хүсэж байгаа. Тэгэхээр одоо 2 хоногийн дотор 2 тал тохиролцоонд хүрэхгүй бол ерөнхийдөө Jonathan Kuminga-гийн хүснээр 1 жилийн гэрээг аваад 1 жилийн гэрээ авах гэж ирэх зүүн хүссэн багаа сонгох хэрэгчлээд болно. Гэхдээ энийг Warriors хүсэхгүй байгаа учраас 2 дугаар сард солилцоо болж таарна тийм үү? Тий, ер нь бол Warriors-ийн санаанд бол ер нь Kuminga ямар нэгэн том солилцоонд оруулах гол хөзрөө болох гэдэг байгаа байхгүй. Тэгээд уусаа 20 сая 30 сая өгөх нь хамаахгүй. 20 сая одоо том солилцоонд орлоо гэхэд 20 саяын цалин тэнцвэрлэнэ гэдэг чинь Kuminga маш том хөзөр болчиход байгаа байхгүй. Kuminga-д бол ямар нэгэн минут өгөө ч юм уу одоо багийн 2 3 дахь рол тоглогч болоо тий лидер тоглогч болоо тэгж явах сонирхол ер нь бол Warriors байхгүй гэдэг нь түрүү жилийн сизнээс харагдсан шүү дээ. Түрүү жилийн ялангуяа плей-оффт тий Кэр бол үнэхээр юун дээр одоо хатаас ихэд бол шүү дээ бенчэн дээр. Тэгэхээр яг тэрийг мэдчихэж байгаа. Тэгээд ер нь бол тех сонирхолгүй байгаагаа Kuminga ер нь бол янз бүрээр л илэрхийлээд байна л да. Өөрөө ч тэгж хэлээд байна. Эйжент нь гарч хэлээд байна. Янз бүрийн репортууд гэсэн одоо нөгөө сэтгүүлчнээс гарч байна. Тэгээд өнөөдөр Media Day дээр Curry-гаас асуусан байлаа. Ингээд Kuminga ингэж одоо тий Kuminga одоо situation-ыг одоо нөхцөл байдлыг юу гэж бодож байсан чинь би ер нь бол эйжентэд нь бол би итгэхгүй. Ер нь бол би эйжентүүдтэй ярьдаггүй. Би одоо багийнхаа хүндээ л итгэн. Kuminga над дээр ирээд ийм байна, тийм байна гэж ярих юм бол тэрэнд нь л итгэе. Одоохондоо бол би багийнхаа одоо юу гэдэг багийнхаа одоо тиммейтийн багийнхаа тоглогчийн одоо талд нь орно л гэсэн байл. Тэгэхээр ер нь өнөөдөр тэр Jonathan Kuminga ирээгүй. Яг гэвэл тэр одоо төлөөтэйгэнт байгаа учраас өнөөдөр нэгсдээ ажилгүй байгаа учраас Golden State Warriors багийн тоглогч юугаар хэвлэлийн өдрөлөгт ирээгүй. Гэхдээ бас Jimmy Butler-аас асуусан байсан. Ер нь ийм процесс болж байгаад тэгэл аз жаргалтай төгсгөлөөр төгсдөгчтэй л гэж хэлсэн байлаа. Тэгэхээр Golden State Warriors-ийн 3 буюу Draymond Green, Jimmy Butler, Stephen Curry нар ер нь бол Kuminga-г авч үлдэхийг хүсэж байгаа гэдэг мэдээлэл өнгөрсөн 7 хоногудад гарч ирсэн. Jimmy Butler багтайгаа холбоо бариад яг юу болоод байгаа юм ба та нар яа цаашдаа яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн гэдэг юм. Тэгээд энэ гурав юу хэлсэн бэ гэхээр Kuminga-тай гэлс гэрээгээ зурлалтаа бага бүрдүүлэлтэй гэж шахсан гэж байгаа байхгүй багийнхаа удирдлагуудыг. Гэхдээ одоо бол гэрээ зурхгүй байх нөхөр Warriors Kuminga-гийн хүсснийг өгөхгүй байгаа. Kuminga юу хүсэж байгаа нөхөр player option хүсэж байгаа байхгүй. Гэрээний сонголтыг өөрөө хэмээр байна. Warriors үгүй бид нар Steph player option өгөөгүй. Чамд байхгүй Steph Jimmy Butler хинд нь ч өгөөгүй. Одоо player option-ыг хинд ч өгөхгүй гэдэг байр суурин дээр байгаа юм байна. Тийм. Дээрээс нь тэгээд сая Butler бас одоо ингээд тренинг camp эхэлж байгаа шүү дээ. Тэрний өмнө бас өөрөө нэг camp зохион байгуулсан ш мини camp. Тэрэн дээр нь Kuminga очиагүй. Гэх мэтчлэн ер нь багийн уур амьсгалд одоо яг нөлөөлж эхэлж лээ л да. Тэгээд иймэрхүү зүйлийг багийн лидерүүд ялангуяа Jimmy Butler, Draymond Green, Stephen Curry гурав заавал ер нь бол багийнхаа эцтэй ярихаас аргагүй байдал төрчлээ л да.
Тэгээ хамгийн гол нь Warriors өөрсдөө Kuminga солилцооны хөзөр болгох гээд байна. Kuminga тэрийг нь мэдээд энэ тийм учраас болохгүй гээд байна. Ирэх 2 дугаар сард дээрэс нь 2 дугаар сард нөхцөл байдал ингэ штэ. За Kuminga одоо 1 жилийн 9 саяын qualifying offer-д орж тоглоод 2 дугаар сард түүнийг солихоос аргагүй болно. Гэхдээ Warriors өөрийнхөө өгсөн баг руу явуулж чадахгүй шүү дээ, тийм үү? Тэр тоглогч чинь би наад багч нь очих юм бол би 100 гэргээ сунгахгүй шүү. Сунгахгүй. Та нар намайг энэ рүү явуулж чадахгүй шүү гэдэг шантаачийг хийх Kuminga-д үүсчин. Тэгэхээр ерөөсөө Warriors-ийг хүсэхгүй байгаа бүх юм яг одоо 2 хоногийн дотор болох гээд байгаа байхгүй юу? Гэхдээ миний зүгээр харж байгаа өнцгөр шүү дээ. Warriors Kuminga-г яг яах гэж авч үлдэх гэдэг. Солилцооны зэвсэг болгоно. Гэхдээ солилцооны зэвсэг болголоо гэд миний одоо нэг харсан мэдээгээр Al Horford энэ багийн гарны төвийн тоглогч юм байна шүү дээ. Al Horford. Тийм. Horford, Draymond Green, Jimmy Butler. Энэ гурав уучлаарай хинэн ч шидэхгүй. Тэгэд энэ шидэхгүй энэ гурванд за Horford-ыг шиддэг мэдж Green цагаад бол шиддэг. Гэхдээ хинж тийм өндөр өвдө шидэхгүй. Тэнгүүд энэ гурвын завсраар Kuminga-д яг үндэ за байхгүй байхгүй. Тэгэхээр яаж байхгүй гэсэн. Авж үлдсэн ч ашиггүй, уусан ч ашиггүй байгаад хахад яагаад Warriors одоо хүртэл ингэж зууралдаад байгаа хамгийн гол нь. Би асаасан тэгж бодлоо. Ер нь бол sign and trade-ийг Kings-тэй бол хийвэл хийчих хэрэгтэй байсан гэж боддог. Харин Monk-ийг дахиад цааш нь солих гэвэл бас сонирхох байгаа гэж боддог байгаа байхгүй. Ер нь бол байгаа дээр нь сольчих хэрэгтэй байсан гэж би бодоод байгаа. Тэгээд яг Kuminga-г бол айгүй олон зүйлээс харамсаар байгаа одоо ийм байдалд үрж штэ. Жилийн өмнө Paul George-ийн трейдээс харамсан. Өөр KD-ийн трейдээс ч үлээ. Айгүй олон трейдүүдээс харамлж ингээд барьж үлдсэн мөртлөө одоо тэгээд яг ийм байдалд үрж байгаа нь үнэхээр гайхалтай. Тэгээд түрүү жилийн Steve Curry-ийн тэгж Kuminga-г плей-оффд бенчэн дээр суулгадаг бол хамгийн буруу шийдвэр байсан. Тэр зүгээр нөгөө байсан гүүрийг тэр чигээр нь тастаа ийцэн гэж би бодож байна. Тэгээд Kuminga гомдох ихтэй угаасаа тэг энэ чинь залуу тоглогч хөгжмөр байна. Минут авах хэрэгтэй. Рол өндөр тоглох хэрэгтэй байна те. Тэгэнгүүт тэр ролыг нөхгүй зөвхөн энэ баг зөвхөн Steph Curry-гийн одоо юу гэдэг одоо төлөө ажиллаад байгаа юм шиг тим системээр ажиллаад хахаар залуу хүний хувьд бол угаасаа гомдох нь аргагүй зүйл болох ч. Гомдох ч яах вэ? Өөрийгөө бодож штэ. Тийм шүү дээ. Энэ чинь хүн өөрийгөө бодож штэ. Хүн өөрийгөө л эхлээ бодно штэ. Тэгэхгүй Warriors яг Kuminga-г ирээдүг угаасаа болж байгаа. Kuminga-д ирээдүг байгаа эсвэл дараагийн асуудал. Яг одоо ирээдүг байгаа гэж бодож байгаа нөхцөлд Kuminga-гийн ирээдүг болж байгаа. Тэгээ одоо Stephen Curry, Draymond Green, Jimmy Butler дахиад 2 жил ингэрээ байгаа байхгүй юу? Энэ ирж байгаа улирал тэрний дараах улирал энэ гурлаа хамттай байна. Тэнгүүд аль хугацаанд нь Kuminga-г тоглуулах гад ингээд байгаад байгаа юм. Stephen Curry-гийн баг хэвээрээ байна. Магадгүй Steph дахиад гэрээ сунгахыг үүсэхгүй. Тэгээ хардаа Stephen тренер хэлсэн байлээ шүү дээ. Steph одоо яг одоо эд үе дээр байна. Өмнө хизээч байгаагүй тесрэлт болон ихний алхамд нь хурдтай болчлоо. Ингэснээр шийдвэр гаргалтууд нь хурдан болоод талбай тэнд нэг л хурдтай тоглогч байна гэж өнөөдөр хэлсэн байлээ шүү. Тэгэхээр чин энэ бүр Kuminga-г муу мэд байхгүй. Тийм. Kuminga жоох. Гэрн Warriors-ийн хувьд бол ирээдүйн нэг 4-5 жил still Curry-гийн баг гэвэр Curry-гийн систем дээр Curry дээр тулгуурсан системээр явна гэдэг нь бол тодорхой л байна. Al Horford-ыг авчирж байгаа ч гэсэн ер нь бол тэр системээр л ажиллах гэж авчирж байгаа шүү дээ. Тэгээд өөрөө ч гэсэн 100 хэлсэн байсан шүү. Ер нь бол би зодог тайлах болоогүй. Яа хиний подкастаар л орох тайлсан байсан. Зодог тайлах болоогүй. Ер нь бол баг дахиад 4-5 жил бол тоглоно гэсэн байсан шүү. Тэгэхээр тийм. Энэ багийн систем бол яг байдгаараа байх л болоо гэж би бодож байна. Тэгээд Steve Curry ч тэгсэн шүү дээ. Jimmy Butler, Kuminga хоёр ерөөсөө тохирохгүй байна. Гэхдээ чинь Jimmy Butler дахиад 2 жил тоглоно шүү дээ. Тэгэхээр Kuminga-тэй юу их юм бэ те? Тэр нөгөө нэг наад хүүгийн чинь нөгөө хаалтын хөвлийн урал дээр хэлжлээ Steve Kerr. Ягаад Kuminga-г тоглохгүй байсан бэ гэсэн чинь Jimmy Butler байгаа нөхцөлд Kuminga-г бид нар ашиглах боломж угаасаа байхгүй байна гэдэг. Тэгж хэлчихэд одоо хүсэж байгаа зүйл нь юу? Тэгэхээр
Эндээс юу үсээд байна гэхээр менежментийн баг нь буюу скаут нь менежер нь ч юм уу тэр хүмүүс нь аль хэзээ Кумингаад буугаад өгсөн юм байна л да. Ер нь анхнаасаа ч тэд нар Куминга гэдэг сонголт хийгээгүй юм байна. Яг тэр Кумингаг драфтдаг жил скаутын баг одоо Боб Майерс эдэр болохоор Франц Вагнерыг онцлсан байсан юм байна. Тэгсэн чинь багийн эзэн орж ирэл энэ хүүхэд надад таалагдж байна. Энийг авъя гэж хэлээл Кумингаг авцсан. Тэгэд энэ хүртэл Кумингаг одоо юу гэдэг ингээд байлгаад байгаа хүн багийн эзэн. Тэнгүүтээ сая сүлд юу гэсэн бэ гэхээр Jonathan Kuminga-тай очиж уулзсан байгаа хөө нисэж очиод багийн эзэн. Тэгээд ингэсэн байгаа. Чи үнэхээр явахыг хүсэж байгаа мó гэсэн Jonathan Kuminga хариуд нь та нар намайг харин үнэхээр байлгах гээд байгаа мó? Хинт хэрэгтэй айлаланд нь хэрэггүй гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгсэн хэрнээсээ процесс одоо хүртэл ингэ байгаад байгаа. Би өгд Kuminga тэр асуултаар хариулснараа үнэхээр тодорхой хариулт өгсөн болоо гэж тухайд бодсон чинь ямар яваа шүү дээ. Харин тийм. Яг тэгээд одоо би анх удаа л юм харж байна. Одоо медиа дэй дээр 9 тоглогчтой гардаг багийг би одоо анх удаа л харж байна. 10 жилөө. Өөсөө тэгээд энэ жилийн free agency эсвэл off season бол үнэхээр өөтгөртэй болсон хамаг зүйлэл бүр тодорхой одоо хамаг багууд бол тийм нөгөө цалингаа ихтрүүлж одоо юу гэдэг галзуу гэрээ хийгээгүй. Гэхдээ зүгээр энэ зууныхаа гол зуны одоо мэдээлэл баадсан хоёр баг бол Warriors Clippers хоёр л байлаа. Үнэхээр сонирхолтой байлгаж чадлаа. Хөвлийнхний ганц ажилтаа байлгасан хоёр баг гэх юм уу? Тэгэхгүй бол бүр юу унших ч юм байхгүй, ярих ч юм байхгүй болчихлоо сүлдээ. Тий. За Kuminga-гийн асуудлыг ингээд туснаар чи Kuminga хойлоо нэг зүйлдээ санал нэгчлээ шүү дээ. Байсан ч байгаагүй ш нэг нөлөөгүй юм байна гэж. Тэгвэл Kuminga-тай Kuminga-г Golden State Warriors баг өчтөр 4 тоглож авснаа зарлаа шүү дээ. Al Horford, D'Anthony Melton, Gary Payton тэгээд энэ жилийн 20 дугаар төргийн драфтын сонголттойгоо баталгаад 2 жил ингэрээ хийгээд авч байгаа харагдаж байна. Энэ 4 тоглогчийг ингээд нэгсэндээ авах нь тодорхой болж байна. Kuminga хэрэг орж ирэх юм бол одоо юу гэдэг 15 дахь ч юм уу 14 дахь ч юм уу болох юм шиг байна тийм үү 15 дахь нь юм байна. Гэхдээ Kuminga уг нь нэг 22 саяын цалингийн цэс байгаад байгаа юм байна шүү дээ. Уг нь их смарт ажиллаад байгаа юм байна шүү цалингийнхаа цэс дээр. Тий цалингийн цэсийн хувьд бол нөхөр сайн хангалттай мөнгө байгаа. Kuminga дөх мөнгө. Данч нэг player option, team option дээрэл маргалцаад байгаа юм байна. Гэхдээ Horford, Draymond Green, Jimmy Butler, Brandon Podjemski, Stephen Curry энэ гарны тавтай Steve Kerr өдөрдүүлсэн Golden State Warriors баг одоо удирдал эхлэж байна шүү дээ. Ирэх үлрэл тэр нь хаа хүрнэ гэж харж байна. Наач амар good question. Ирэх үлрэлтэй шүү дээ тий. West бол үнэхээр галзуу байгаа. Үнэхээр галзуу. West бол одоо түрүү жил шүү дээ Golden State Warriors 48 хожил аваад 34 хожигдл аваад play-in-ээр гарч ирсэн тийм үү? 7 орж гисэн. Тэнгүүт одоо бол яг тэр ростер дээр нэмэгдсэн хүн бол ер нь бол яг хуу Мелтон бол нөгөө бүтэн сизон тоглоогүй одоо бүтэн сизон тоглох байх л гэж бодож байна те. Тэгээд Харфорд хоёр л байгаа байхгүй. Тэр хоёр яг энэ баг дээр тэгж хангалттай юу одоо ялгаа гаргаж хийж мэдэхгүй. Би бол зөв үнэхээр хийж мэдэхгүй. Тэгээд нөгөө талд багууд үнэхээр сайжирсан багууд бол зөндөө байгаа. Одоо Dallas Mavericks биш тий 10-аар гарсан баг. Энэ жил бол 10-аар гарна гэж би бодохгүй. Нэлээд дэшээ гарч ирэх болоо гэж бодож байна. Тэгээд доороос San Antonio Spurs яах вэ? Тий San Antonio Spurs бол бас л нэлээд дэшээ одоо нэлээд дэшээ ч явах. Ер нь бол play-in дотор бол бас л үргэлжлэлтэнтэй л болох. Тэгэхээр энэ олон байрлалуудыг ингээд яхаар заах энэ өнгөрсөн жилийнхаа амжилтыг л давтах болов уу гэж би бодож байна. Яг сайн байлаа. Play-in. Бүр play-in дээ. Түүнээс ихний 6 бол мэдэхгүй. Би бол хийж мэдэхгүй. Өнөөдөр ESPN-ийн Bobby Marks ч өөрөө өмнө нөгөө NBA-гийн Brooklyn Nets баг юм билүү. Ерөнхий менежерийн туслахаар ажиллаж байсан. Тэгээ ерөнхийдөө санхүүдэлдээ шинжилгээ хийдэг хүн шүү дээ. Тэгээ Bobby Marks өрнөд бүсийн багуудыг 3 хэсэгт хуваасан байхгүй. Tier 1, Tier 2, Tier 3 гэх. Tier 1 дээр ганцхан Oklahoma City Thunder байсан. Tier 2 дээр үгүй. Denver 2 Tier 2 руу орчиж байгаа. Өнөө бодо Houston Rockets,
Тэр 3 дээр гэсэн чинь Golden State Warriors, Los Angeles Lakers ингээд багуудыг оруулсан байлаа. Тэгээд би бол энтэй маргаж чадахгүй. Яа гэх юм бол Horford-ыг авчснаар Golden State Warriors баг самбарын асуудлаа би зүгээр шийдэж гэнэ гэж харж байна. Гэхдээ одоо Horford хэдэн настай байлаа те. Ямар ч үсэн Horford, Draymond Green гэж гарах юм бол Warriors жижигхэн гэдэг асуудал дахиж гарахгүй байх. Хоёрдугаар би D'Anthony Melton ерөөсө нэг уртаашаа Podziemski-гийн гарааны байрлалыг удахгүй авчих болов гэж бодоод байгаа. Хамгаалтанд сайн учраас Steve Kerr хамгаалтын хэлүүд үздэг штэ. Гэхдээ яг ингэж бодож Kuminga-г бодсон чинь Golden State Warriors баг амжилт үзүүлэхэд онооны нэг хүн хэрэгтэй байхгүй. Магадгүй 2015 Andre Iguodala шиг, эсвэл Kevin Durant шиг супер биш юм ахад, эсвэл Klay Thompson шиг супер биш юм ахад, Steph хажууд, Green хажууд, Jimmy Butler хажууд нэг оноо авдаг хүн зайлшгүй хэрэгтэй байхгүй. Тэр нь лав D'Anthony Melton, Brandon Podziemski, Moses Moody байж чадахгүй байх. Тэгэхээр Warriors-ийн оноо авдаггүй асуудлын үлрэл дахиад гарч ирэх байх. Тийм учраас би жамтаа саналыг байна. Тэд плей-инийхээ байрлалаас тэгж ихтэйжлэхгүй байхаа л гэж бодож байна. Миний хувьд. Game Point podcast үргэлжилж байна. Бидний ярилцах дараагийн баг бол Los Angeles хотын дуйлал шуугантай зуныг өнгөрүүлсэн Los Angeles Clippers баг. Гэтэ хоёлаа од эхлээд сайныг ярих уу мууг нь ярих уу? Эхлээд амжилтыг ярих уу? Араас нь чангааж байгаа зүйлийг ярих уу? Чи алийг ярмаар байна? Алиас нь эхлэмээр байна. Муугаас нь эхэлснээр байна. Муугаас нь эхлээ гайгуугаар төсөж бэнүүдийг жоохон сэтгэл санаагаар унгаагаад дуусгаад явах те. За тэгвэл юм. Өмнөх дугаарыг үзээгүй байгаа. Өмнөх улирлын сүүлийн дугаарыг үзээгүй байгаа хүмүүстэй эхлээд товчхон мэдээллийг өгчгээд Los Angeles Clippers багийн цалингийн цэснээс гадуурх орлого одоо Kawhi Leonard-д мөнгө өгсөн байж болзошгүй баримтуудыг эрен сурвалжлах сэтгүүл зүүж за дээрэс нь подкаст Pablo Torre гэдэг сэтгүүлч ирэхэм нэг өсөндөө дийлгээд шуугаан тариад Америкийн спортын хэвлэл мэдээлэлтнийг дөргиогоод сүүлийн одоо сар хагас болж байна. Pablo Torre энэ яг сэдвэр дагнаад баг 3 дахь 4 дахь подкастын дугаараа баг хийж гинүү да. Тэгээд баг 5 жил ч юм. Тэгэхээр бүтэн сар хагас болчих жоохгүй. Тэг яг яасан бэ гэхээр Inspiration гэдэг одоо дампуурлаа зарласан байгаа энэ компаниар дамжуулаад Steve Ballmer, Kawhi Leonard-д нийтдээ баг 48 сая долларын хувьцаа болон бэлэн мөнгийг өгсөн. Энийг гүйлгээ хийсэн баримтуудад удаа дараалан нотолж харуулдаг. Мэдээж Clippers-ийн зүгээс Steve Ballmer-ийн зүгээс энэ бүхнийг үгүйсгэсэн. NBA-гээс гэхдээ энэ үйл явдал дээр шалгалт оруулна гэдгээ мэдгдсэн. Шалгалтыг удахгүй оруулж эхлэх байх гэж бодож байна. Яг энэ асуудлын араас өнөөдрийн медиа болсон. Медиа өдөрлөг Эли хотод мэдээж маш олон сэтгүүлчд байгаа. Гэхдээ яг зэрэг 11 цаг 30 минутанд зэрэг зарласан. Гисэг эдий боловч энэ асуултаас зайлж чадаагүй. Мэдээж юу гэхээр сэтгүүлчд хамгийн түрүүнд Kawhi Leonard-аас багийн удирдлагуудаас Inspiration-тэй холбоотой энэ асуудал юу болж байгаа вэ гэдэг байр суурийг асуужсэн тийм үү? Тэглээ яг. Тэгэд Clippers-ийн зүгээс бол угаасаа ницаасаар байгаа. Бид нар тийм юм хийгээгүй. Бид нар бол NBA-гийн дүрмийг зөрчөөгүй. Үгүй тийм юм байхгүй. Тэгээд өнөөдөр гол нь Kawhi Leonard анх удаа тэр талаар ам нээсэн. Тэгээд Роман Шелборнаас бас ингээд Kawhi Leonard ингээд энэ гэрээний талаар одоо энэ гэрээн дээр юу хийн гэж байсан бэ? Ямар нэгэн ажил хийн гэж байсан уу? Энд ямар нэгэн ажил хийсэн үү гэдэг тиймэрхүү утгатай асуусан чинь ерөөсөө тэрнээс бултцсан. Энэ амар олон жилийн өмнө болсон. Би баг мэдэхгүй байна. Бараг би одоо хэдэн дөрөв авснаач мэдэхгүй байна. Тэгээ санахгүй байна. Ер нь бол ажил хийсэн үгүй гэж хэлэхгүй л. Ер нь бол асуултнаас булцаар байгаа тарсан. Тэгээд өнөөдөр Pablo Torre яг энэ өдөртөө давцуулаад тэр юу засдаг бас амар байгаас тий. Тэгээд юу яасан чинь эхнээсээ Ballmer болохоор Steve Ballmer одоо Clippers-ийн owner болохоор би ерөөсөө энэ хүмүүст хулигтуулсан. Би ингээ хулигтуулаад яваад байсан. Би бол хохирогч ёо. Гэдсэн чинь өнөөдөр подкастер юу ил болсон бэ гэсэн чинь Aspiration гэдэг компани дампуураад Clippers-ийн одоо хийсэн гэрээ ингээд цуцлагдаад бараг жил хагасын дараа дахиад 1.8 сая долларын хандвийг тэр Aspiration компани одоо толгой одоо юу гэдэг захирал ерөнхийлөгч байсан хүн одоо хандвийн одоо нэг charity гэдэг чинь тэр юу гэдэг
Сайн үлсийн хандвын сайн үйлсийн аянд нь одоо хандив өргөсөн байгаа байхгүй. Холигтуулсан. Би холигтуулсан гэдсэн чинь холигтуулчаа жил авсан дараа дахиад мөнгө өгөөд ийн гэдэг чинь тэр хооронд ямар нэгэн юу байгаад байгаа байхгүй тий. Холбоос connection тий холбоос connection байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ болгон амар ингээд с ิจ гтэй байсаар л байгаа. Тэгээд ер нь бол бүх хүмүүс ер нь бол лигийн хүмүүс гэсэн одоо Pablo-Torre ярьсан одоо нэрийг хэлж болохгүй. Тэр чинь бас лигт одоо ажиллаж байгаа хүмүүс чинь бас нэрийг хэлж болохгүй шүү дээ. Тэгээд лигт ажиллаж байгаа executive-уд одоо коучуд үнэхээр эдгээр бол үнэхээр ойлгомжтой юм ийцэн байна гэдгийг бол хэлээл байгаа юм байна. Гэхдээ яг лигийн зүгээс бол бид нар шалгаж байгаа гэхээс өөр зүйл бол хэл гарахгүй л байна. Тэгэхээр дээрс баримтаар нотлох хэрэгтэй л доо. Тий. Баримтаар энэ бол баримтаас гарч ирээд байгаа байхгүй. Гол нь тэрийг баримт гэж үзэх үгүй юу гэдэг нь одоо Адам Silver яаж шалтгаалах гэдэг юм л да. Тэгээд Адам Silver ямар нэгэн одоо юу гарна шийдвэр гаргана. Гэхдээ энэ шийдвэр бол нэлээ хошоо болохгүй. Ядаж All Star-ын дараа болох. Миний бодлоор. Тэгээд тэр бол нэлээ шөмжлөлт агуулах болов гэж бодож байна. Matt Ishbia бол Phoenix Suns эзэн энэ талаар ярьсан мэт би ийм зүйл болоогүй гэж бодож байна. Яг бол Стив надад угаасаа тим хийгээгүй гэж хэлсэн. Би тэгэхээр итгэж чинь Стив бол сайн залуу гэж хэлсэн байлаа. Ястэ эцсийн араан дээрээ тогтож байгаа л хэлсэн шүү дээ. Би үнэхээр би ийм хийгээгүй гэж хэлвэл тэгэл ямар ч хүн ихний ээлжинд итгэж шүү дээ. Гэхдээ баримтаар нотлоо гараад ирвэл энэ дэр одоо өөр яах чаргагүй болно. Гэхдээ яг энэ юу болоод байгаа юм бэ гэвэл бид хоёр өмнөх дугаарыг үзээрэй гэж хэлмээр байна. Гэхдээ товчоор хэлэхэд NBA гэдэг өөрөө цалингийн зэсийг гаргаж ирснээрээ дэлхийд дээрх бүх лигүүдийг манлайлт юм энэ хөгжил дэвшлэн цалингийн зэс багуудын шудраг өрсөлдөөнийг хангаснараа дэлхийд топ лиг нь болж чадсан гэх харамсалтай нь энэ одоо юу гэдэг нь цалингийн зэснийг ширээн доогуур $50 сая өгсөн асуудлыг ингэж гаргаад ирж байгаа. Стив Болмор Америкийн ямар нэгэн хуулийг зөрчөөгүй зүгээр NBA-гийн хуулийг зөрчсөн. Тийм учраас NBA өөрөөсөө мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахын тулд хуулийн ферм хөлсөлдсөн. За тэгээд өнөөдөр Kawhi Leonard хэлснээр бид нар хинч буруу маягүй бид нар одоо юу гэдэг нь инвест мөрдөн шалгах үйл явцыг одоо дуртай яв хүлээж авна гэж хэлсэн байлаа. Гэхдээ Kawhi би тэр зөв мэдээлэл харснаггүй буруу мэдээлэл харсан. Aspiration компани дампуурхаас өмнө надад 7 байтугай илүү мөнгө өгөх ёстой байсан шүү гэж хэлсэн байсан зөв үү? Тийм зөв. 7-оос илүү мөнгө өгөх ёстой байсан гэж. Гол нь гэхдээ яг aspiration юу хийсэн бэ гэсэн чинь хийсэн ажил хэлэхгүй байхгүй. Тэрнээс болтоо. Уусаа юм хийгээгүй юм чинь. Тийм чигээгүй. Pablo-Torre ч бүр хэлжсэн тэр aspiration гэдэг компани ухтай яг юу хийсэн бэ гэсэн чинь хідэн слоган бүхий самбруулал гаргаж ирсэн юм байна. Өөр тэр компани яг үндэ нийгэмд юу ч тариагүй хүлэмжийн хийгийг бууруулаагүй юу ч хийгээгүй. Зүгээр л гоё слогантай компани гаргаж ирэл мөнгө босгоол тэгэл улмаар $300 сая нэгсэндээ зэллийн хийцэн гэдэг хэрэгээр шалгаж байгаа үстэй. Тий. Тэгээд 100 нийтдээ ингээд Clippers-с тэр компани руу орсон одоо шууд бас юугаар орсон тооцоо $118 сая тэнд өгсөн. 318 сая. Тийм 3.1 өгсөн байхгүй. Тэгээд энэ чинь зүгээр ингээд яг Болморын хувьд байна шүү дээ. Яг энэ бол юу ч мөнгөний хувьд бол энэ бол юу ч тэр хүний хөрөнгөний хажууд бол юу ч шихгүй те. Гэхдээ яг ингээд зах зээл дээр ингээд аваад үзэхээр энэ бүр ингээд хитрхи их мөнгө байгаа байхгүй. Хизээч нэг тоглож одоо юу гэдэг endorsement-ээр $48 сая автгүй гэдэг байхгүй. Хараа тэр компанид ингээд зөндөө одод байсан гэдэг ба шүү дээ. Leonardo DiCaprio, Drake өөр хэм блэ. Iron Man ч юм блэ. Тэгээд амар олон одуудыг нийлүүлээд тэдэрт өгсөн мөнгөний 4 дахин их мөнгийг Kawhi Leonard өгсөн гэж боддоо. Яг энэ үйл явдал гарсны дараа бас нэг тоглогчийг ингэж цалингаас гадуурх гэрээ байгуулсан гэдгийг нэг их сурвалж нэрээ нууцлаад хэлсэн баг. Гэхдээ тэр тоглогчид яасан бэ гэхээр тухайн баг орон нутгийн нэг ресторантайгаа билүү гэрээ байгуулаад $150,000 гэрээ өгсөн гэдэг байхгүй. $150,000 48 сая гэдээс 150,000 гэж ярьж болохгүй л дээ зүгээр 48 сая яаж 150 сонсогдож байгаа шүү дээ. Хамгийн гол нь хариуд нь юу ч хийгээгүй. За гэхдээ энэ бол яг хоо энэ бид хоёрын шалгаад байх юм уу? Яг хоо би зүгээр ягаад энийг ингэж хэлж ийм гэхээр NBA-гийн CBA одоо дүрмэн дээр байт юм байна. Одоо
тоглогч нарт одоо endorsement юм уу ямар нэгэн спонсор компаниудаараа ингээд юу яхаараа зах зээлийн маркеттэй байгаа хэмжээнд нь л тохирсон одоо endorsement-ыг авч өгөх ёстой юм байна. Тэгэхгүй тэрнээс илүү ингээд зах зээлээс ингээд маркетаас халсан юм үзүүлдэг чинь бас цаагаараа уусаад одоо энэ зүйлийг ингээд хорсон байгаа байхгүй юу? Ер нь бол NBA, CBA-ийн юм. Тэнгүүд тэрнээс хамаагүй илүү зүйлийг ингээд холбож өгөөд өөртөө боолморч өөрөөсөө би танилцуулж өгсөн. Гэтэ танилцуулж өгөөл тэгээд хайсан тэд өөрсдөө тохиролцсон гэдэг байгаа байхгүй. Гэтэ тэр гэхээр тэр зүйл заалтагдчихсан зөрчсөн харагдаад байгаа байхгүй энэ дэр. Тэгээд угаасаа энэ асуудлыг NBA шалгаад тэгээд буруутай үгүйг нь тогтоо гараад ирэх юм бол энэ буруутай үгүйг нь тогтоох юм бол Стив Болмор багийн эзэн байх үгүй юу гэдэг асуудал яригдсан. Дээрэс нь Кавали Янор цаашид NBA тоглох үгүй юу гэдэг асуудал ч бас яригдах байх. Тэгэхээр энэ асуудал бол цаашдаа урт удаан явагдана. Гэхдээ энэ асуудлыг түр хажуу жишээ авч тавьж хагаад Лос Анжелес Клиперс багийн энэ зуны хийсэн өөрчлөлт шинжилтүүдийг харах юм бол энэ баг маш сайн өөрчлөлтүүдийг хийсэн байгаа байхгүй. Энэ баг хардаа Батум иргэд ирсэн тийм үү. За Брэдли Биллийг авчирсан. Богданович байгаа штэ. Тэнгүүд Джон Коллинсыг Юта Jazz багаас авцсан. Джон Коллинс штэ. Нөгөө нэг тесрэлттэй хурдтай. Брук Лопезыг чөлөө тахинтаас авцсан. Крис Полыг эргүүлээд авчирсан. Бурхан минь энэ баг одоо ямар их юм ийцэн бэ. Тэгээ ингээ ардаа өнгөрсөн жилийн баг тэр чигээрээ байгаа. Энэ дээр нэмэгдээ миний сая хэлсэн Брук Лопез, Крис Пол, John Collins, Bradley Beal баг дахиад сэлгэнд нь өөр нэг баг барьсан байгаа байхгүй. Миний харж байгаагаар энэ Kawhi Leonard-ыг авчирснаас хойш буюу 2019 оноос хойш Clippers багийн хамгийн сайн бүрэлдэхүүнийг бид ирэх хүлээлт харах гэж байна. Яг тэгж харж байна. Түрүү жилийн амжилттай шүү дээ. Гэхдээ яг ESPN rank гаргасан. Энэ дээр зүгээр би амар юм surprise хүлээж авсан юу гэхээр түрүү жил шүү дээ Clippers-ыг 20 дээр NBA-гийн 30 багийн 20 дээр ранклж байсан ESPN. Тэгсэн чи энэ жил 5 дээр ранклж байгаа байхгүй. Тэгээ түрүү жилдээс энэ жил юу өөрт вэ гэхээр би хамгаалтын яах болов гэж би бодож байна. Хамгаалт яг түрүү жил бол surprise байсан хамгаалт байсан шүү дээ. Үнэхээр сайн хамгаалсан. Тэр хамгаалтаараа ингээ хожиж яваад байсан. Тэгээ Kawhi ирэхээс өмнө айгүй амжилттай тоглосон шүү дээ. Тэгээ Kawhi тэгээд үйлдэлийг сайн төгсгсөн. Энэ жил харин одоо ингээд чиний дурдсан нэр яг John Collins сыг тооцох юм бол бусд нь бол ер нь бол нэлээд ахмад тоглогч болчиход байгаа байхгүй. Брук Лопез тэ Брэдли Билл би нэг тийм сайн хамгаалалттай байсан нэг санахгүй. Гэхдээ системд орохоор хамгаалж магадгүй тэ. Тэгээд ингээд Крис Пол тэ ингээд яхаар ер нь бол хамгаалтан дээр нэг тийг айхтар үр нөлөөтэй оролцохоор юм шиг санагдахгүй байна. Яг юм ингэж бодоод байгаа. Яг одоо би зөвхөн чамаас Крис Пол одоо байгаа энэ Clippers дээр Крис Пол байсан нэлээд хүчрэхгүй байгаагүй нэлээд хүчрэхгүй. Байгаагүй нөхө. Байгаагүй нэг юм. Би бол эсрэг саналтай. Би бол Крис Полээс гарч айхтар нэг импакт өгнө гэж байна. Тэгнь. Брук Лопез сэлгэнээс хин Крис Пол сэлгэнээс тэгээд одоо ч яг тэнгуут Богданович, Крис Дан гэх мэтчлэн Derrick Jones Jr. гэдэг зөндөө олон сэлгээний тоглогч нар бас байгаа тахгүй залуу тоглогч нар. Тэнгүүд энд хүмүүсийн ингээд минутын Крис Пол ч юм уу, Брук Лопез ч юм уу ингээд хуваагаад хахаар надад нэг тийм заах плей-офф эхлээд заяа. Плей-офф туршлах хэрэгтэй. Энэ хүмүүсийн юу одоо өөрөөр нь илүү нөлөөлнө гэх юм бол байж болох юм. Гэхдээ яг ингээд урт хугацаанд 82 тоглолтод бол Крис Пол энэ рол нь аль болох баг байх тусмал Clippers сайн болов гэж бодож байна. Ивиза Зубас төвийн байрлалд гараандаа гарна. Джон Коллинсыг 4 номер дээр гаргах юм болов. 3 дээр Kawhi тоглоно. 2 дээр Bradley Beal тоглоно. Джеймс Харден 1 дээр тоглоно тийм. Крис Пол сэлгэнээс холбоно. Богданович сэлгэнээс SG-ийн байралд гарч ирэх байх. Derrick Jones Jr. сэлгэнээс SF-ийн байрал дээр. Гэнгээ харахаар Крис Дан тэгэхээр Крис Дан дээр байхгүй ч. Крис Дан өөрөөр бол 4 жил айгүй сайн байсан шүү дээ. Тэр хамгаалах Крис Дан дээр ч яалтай байлаа. Батум байгаа. Батум гарч иж тоглоно. Тэгэхээр яаж ч утсан энэ баг яг зүгээр хэрвээ дасгалжуулагч Тайрон Лоу учрыг нь олж чаддаг бол үнэхээр тэдэнд юу л юу сэлгэний плеймейкер байна. Сайн одоо бөмбөг эзэмшдэг тоглогч нар байна.
довтлооны 5 сонголт, 5 тоглогч тавлаа гаж 5 өөр сонголтоор довтлох боломж байгаад байна. Жижиг small тоглосон ч болж байна. Эсвэл бүр Brook Lopez, Ivica Zubac гэдэг өндөр тоглосон ч болж байна. Маш олон сонголт байна. Дээрээс нь Jeff Van Gundy өнгөрсөн жил ирээд энэ багийн хамгаалтыг яаж сайжрууллаа. Тэгэхээр aspiration болон Kawhi Leonard-ийн гэмтлийг тооцох юм бол энэ баг би өнгөрсөн жилийн амжилтыг бол ахиулж чадна гэдэгт бол 100% итгэлтэй байна. Гэхдээ хоёр том X factor байна шүү дээ. Aspiration буюу Kawhi Leonard-ийн асуудал, тэгээд дээрэс нь багийн одоо эзэнтэй холбоотой асуудал. Ингээд түүхсгөө харах юм бол шүү дээ. Clippers хамгийн өндөр амжилт үзүүлэх боломжтой жилүүд нь дандаа ийм асуудал гарч ирдэг байхгүй. Санаж байна уу? Blake Griffin, Chris Paul, JJ Redick, DeAndre Jordan-ы төрүүлэх боломжтой жилд нь Donald Sterling-ийн асуудал гарч ирээд, овнохны асуудал. арьс өнгөний үзэл гаргасан асуудал гарч ирээд ингээд бүр юун авраг авах, юун тоглох асуудал болсон. Одоо яг ийм баг барьсан жилд нь бас энэ Steve Ballmer, Kawhi Leonard хоёрын асуудал гараад ирж байна. Тэгэхээр түүх давтагддаг бол энэ давтагдах гад байна уу? Үгүй бол уг нь би Clippers. Би бол Clippers-ийг энэ бүсийн одоо юу гэдэг топ 3 багийн нэг гэд хэлчмээр байгаа байхгүй энэ бүрэлдэхүүнийг харах юм бол. Тэгвэл одоо ингэ шүү дээ. Одоо ингээд түрүү жил 50 хожил 32 хожигдолтой 5 дугаар өрөөнд орсон. 5-аар гарч ирсэн байгаа байхгүй. Яг нь Denver Lakers-тэй бас адилхан хожигдолтой. Гэхдээ нөгөө юу гэдүүлээ. Ууса хожлынх нөгөө хоорондоо тоглосон хожлоор ингээд Lakers 3-аар гараад Denver 4-аар гарцсан. Тэгээд Clippers 3-аар гарцсан тийм. Бишээ 5-аар гарцсан. Тэнгүүт энэчнээс ер нь бол ерөнхийдөө бол 3-аар гарцсан байгаа сте. Ингээд бодоод байгаа. Тийм. 3-аас. Тэгэхээр энээс ахиулна гэхээр юу гэж бод. Хоёроор ч гарч 1-2 лөө. Оклахомог гүйцэж байгаагаар бол би харахгүй. Ийм баггүй. Houston Rockets. Яг одоо Houston Mystics-ийн дараагийн асуудал. Би бол Houston дээр бол хөлөлт шууд унтсан шүү. Яг үндэ. Fred VanVleet гимтэл унтсан шүү. Тэгээ одоо хэн холбох юм гэсэн чинь Shepard-ийг ч гэнэ үү, Kevin Durant-ийг ч гэнэ үү мэдгүй нэг тийм галзуу юм сонссон шүү би өнөөдөр. Shepard, Amin Thompson хоёр дээр л их юу очих юм шиг санагдав. Холбогч хүн гэдэг чинь байглаасаа төрдөг байхгүй. Тэр мэдрэмж, тэр нэг юм бөмбөг хуваарлт. Уучлаарай, KD сайн бөмбөг эзэмшдэг тоглогч, Amin Thompson сайн тесрэлтэй залуу байж болно. Shepard өнгөрсөн жил драфтын 3-аар сонгогдсон байж болно. Уучлаарай, тэдний хинтэн ч холбогчийн инстинкт байхгүй л гэж би хэлмээр байна. За тэр Houston Rockets-ийн асуудлыг дараа нэрээ. Clippers-ийг бол би за одоо яг чиний саяны хэлснээр болох юм. Би бол Denver Nuggets-аас илүү баг гэж харна. За өнөөдөрт бол. Окей. Denver Nuggets-аас. Тийм, сэлгэн байгаад байгаа учраас. Гэхдээ миний нэг хэлээд байгаа хэрвээ энэ талбайн гадуурх асуудал нь багт ямар нэг сөргөөр нөлөөлчихгүй бол би Clippers-ийг хөлрэлд Oklahoma City-ийн Thunder-ийн ард 2 дугаар байранд хүснэг тэр дуусгаж байгаагаар харж чадж байгаа байхгүй. Окей. Би бол санал нийлж чадахгүй. Яг би Clippers-ийг 50 хожил 50-аас одоо чи бол 50-аас илүү хожно гэд бодох юм биш үү? Одоо энэс ахиулна гэсэн бол би бол тгий санал харж чадахгүй. Тэгээд түрүүний Denver-тэй бол бүр санал нийлэхгүй. Би ер нь энэ жилийн авраг Denver гэж бодож байгаа шүү. What? Тийм үү? Эртний хэлж hot take. Энэ жилийн авраг би OKC-г бол ер нь бол тийм аврагаа давтаад орж ирнэ гэж би бол харж чадахгүй байна. Хичнээн одоо бүгдээр байгаа ч гэсэн хичнээн ингэсэн ч гэсэн Denver хараа түрүү жил асуудалтай байхтай шүү дээ те 7 гейм пүшээсэн шүү дээ OKC-г 7 гейм хүртэл авсан шүү дээ. Тэгээд одоо айгүй олон асуудлаа Denver чинь шийдсэн байхгүй. Тэгээд тэдний ростер бол үнэхээр зузаан болцсон. Энэ жилийн фаворитээр нь Denver нэлээ heavy орж ирэх болов гэж бодож байна. Тийм сайн энэ 100 үнэхээр хамгийн сайн ажилласан баг гэвэл Denver Nuggets-ийг л. Нэг тоглогчийг 4 сайн тоглогч болгоцсон шүү дээ. Нэг нурууны гэмтэлтэй тоглогчийг 4 сайн тоглогч болгоцсон сайн ажиллаж чадсан. Гэтэ Denver Nuggets багийн талаар үгүй өгөөс гаргаалга. Үгүйгүй Denver ингээд төрүүлсэн байх юм бол энэ ямар боломжгүй байсан шүү дээ. Улирал эхлэх юм нэг хөв байсан багштай гэж хэлэхгүй байхгүй. Denver яг бол энэ лигийн хамгийн шилдэг тоглогч байна. Түүнд төгс тохирдог холбогч нь байна. Сайн хамтрагч Aaron Gordon байна. Тэгээ сая энэ 100 одоо гэдэг Bruce Brown, Cam Johnson гэдэг нэг юм сайн тоглогч нарыг авцсан, Valanciunas-ыг авцсан. Valanciunas. Сайн нэмэ хийцэн тийм үгүй асуудал алга. За гэтэл Clippers одоохондоо миний хувьд бол амар нэг үгүй арай дээр байгаа байхгүй. Denver-с. Окей. Тийм Denver-с.
Тийм болохоор юу болохыг угаасаа бид нар улирал эхлээчгүй байна те. Бид нар зөндөөд ярих зүйл бол тийм учраас одоо яаран дүгнэлтийг хийгээд яг чиний хувьд Denver юм байна. Миний хувьд өнөөдөртэй Clippers илүү санагдаж байна. Юу болохыг. Төрөжл чи би Boston гэсээр Boston байхгүй шүү Би дээ. буруу санааг бол өнгөрсөн жил эхний дугаар дээр би Oklahoma City Thunder-ыг төрүүлэл би бас гайхгүй гэж хэлжсэн санагдаад байна. Гэсэн баха тий. Oklahoma City дээгүүр таар ирсэн тий. Тэгэхээр Oklahoma-г ингэж тоглоно гэж юу нь бол бодоагүй байсан шүү дээ. Яг Caruso хи хоёр нэмсэн нь бол амар импакт болсон л даа уусаа яг харсаас өмнө ярьжсэн шүү дээ. Хартан шүү дээ. Game Point podcast-ийн энэ үлрэлийн ивент тэтгэгчдэр Joint Movement Kulkozmin үе мөчний шингэн доктор ажиллаж байна. Тэгэхээр спортоор тогтмол хичээлдэг үе мөчний үүрвсэл эсвэл өвдөлттэй, бэртэлтэй, гэмтэлтэй суугаа ажил хийдэг эсвэл өндөр насны зэрэг бүх хүмүүс тохирсон, зориулагдсан үе мөчний шингэн доктор Joint Movement. Тэгээд энэ юу гэдэг нь монголчууд Америкээс энэ бүтээгдэхүүнүүд зөөдөг байсан шүү дээ. Гэхдээ одоо Монголд албан ёсоор ороод ирээд эхэлсэн байхгүй. Тэгэхээр эх орондоо албан ёсны борлуулагчаар дамжуулаад энэ Joint Movement Kulkozmin-ыг авах боломжтой болсныг дуулгахад таатай байна. Подкаст ивент тэтгэгчээр ажиллахаар шийдсэнийг мөн дуулгахад таатай байна. Цогц найрлага бүхий үе мөчний шингэн доктор. Үе мөчний өрөвсөл, өвдөлттэй, бэртэл гэмтэлтэй, спортоор хичээлдэг, ахмад настан суугаа ажил хийдэг бүх хүмүүст тохиромжтой. Энэхүү бэлтгэл нь өрөвсөл болон өвдөлтийг намдааж, эдгэрэлтийг түргэсгэж, үений шингэнийг нөгснөөр үе мөчний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний шингэн доктор. Game Point podcast үргэлжлэж түрүүний дурдаад өнгөрсөн нэг сэдв бол Houston Rockets баг тохиолдсон гамшигын мэдээ. За энийг мдээгүй үзэгчтэй байгаа бол өнгөрсөн 7 хоногт Houston Rockets багт маш муу мэдээ тохиолдсон. Тэрний үхээр бэлтгэлийнхээ үеэр багийн холбон тоглогч Fred VanVleet өвдөгний чагтан шүрмсээ урсан учраас энэ улирлын тоглолтуудад оролцох боломжгүй болж магадгүй гэдэг мэдээллийг цацсан байгаа. Яг одоогоор нарийн хугацаа өгөөгүй ч гэсэн иймэрхүү гэмтэл бол ер нь бол бүтэн улирлыг үнждэг юм тодорхой гэмтэл байдаг. ACL-ийн гэмтэл. Тэгэхээр Kevin Durant-ыг аваад Jalen Green-ийг явуулаад энэ баг одоо нэг аврагын төлөө дайрах нь одоо нэг бүсийн финалийн төлөө дайрах нь гэжсэн чинь энэ баг дахиад л юм уу зүйл тохиолдчихлаа. Houston Rockets багийг энэ гэмтлийн дараах Houston Rockets багийг энэ гэмтлийн өмнөх Houston Rockets хоёр багийн ялгаа хэр их вэ? Одоо энэ мэдээллийг Houston Rockets багийн эрх хүлээлийн өрсөлдөөнд хэрхэн нөлөөлөх вэ? Маш өндөр нөлөөлнө. Түрүүн чи хэлсэн шүү дээ ер нь point guard гэдэг бол тэгэл талбай дараагаа бас нэг юу гэж дасгалж болно шүү дээ. Бүх одоо юу гэдэг довтлогоог одоо найруулж идэх хүн хэрэгтэй шүү дээ. Хүн шүү дээ. Тэгэхээр тэр хүн байхгүй болно гэдэг ч юм бол энэ баг бид нар яг point guard-гүй зовлон Phoenix Suns дээр харсан шүү дээ. Phoenix Suns дээр Bradley Beal, Kevin Durant, Devin Booker гурав яалаа те. Яг тэрнтэй адилхан хувь заяа Houston Rockets дэрх юм болов гэж айж тэгээд Fred VanVleet-ийн одоо юу гэдэг нь довтлогон дээр ялангуяа одоо хийдэг үр нөлөөг бол бид нар түрүү жилийн плей-оффоор хангалттай харсан шүү дээ. Яаж багийг сэргээдэг үлээ дээ. Яаж багийн довтлогоог авч явдаг үлээ. Тэрийг харсан болохоор яг тэр орон зайг нөхөхөөр тоглогч одоохондоо байхгүй. Тэгээд гол нь одоо цалингийн одоо нөгөө байгаа нөхцөл байдал нь дахиад тоглогч авах ямар ч боломжгүй болгоод байгаа байхгүй. Тэр нь л хэцүү байдал байна л да. Яг хоо за окей, VanVleet биччихлээ. За оронд нь тэ open market-аас ч юм уу эсвэл ондоо багаас солиод авчиг гэхээр тийм боломж одоохондоо байхгүй байна шүү. Тэгээд тэр нь болохоор ялангуяа одоо нөгөө All Star хүртэл ихний одоо season-ийн ихний хитэн тоглолт ихний хагас бол хитрхи хүн дээр нөлөөлөх юм шиг санагдаж байна. Тэгээд Fred VanVleet гимтснээр одоо сэлгэний холбогч нь тэгвэл хийм бэ гэж бодож болох юм. Сэлгэний холбогч нь өнгөрсөн улирал баг бүтэн улирал талбайд гараагүй Aaron Holiday. Тэгээд нөгөөх нь Reed Sheppard хоёр байгаа байхгүй. Драфтаас аваад энэ тоглогчийг бас тоглоулаагүй. Гэхдээ Reed Sheppard бас л тийм жижиг биетэй, тийм холбох ур чадвар. За мэдээж талбай дээр их хараагүй болохоор ур чадварыг дутуу үнэлж яаж болох юм. Гэхдээ би Houston Rockets-ийн гарааны
холбогчийг орлоод бүр илүү сайн тоглоом явна гэж угаасаа харахгүй байхгүй. Тэгээд угаасаа хараа Houston Rockets багт өөр нэгч плеймейкер байхгүй. Нэгч шүү. Би бүр Kevin Durant-ыг энэ тоонд оруулж байна. Kevin Durant плеймейкер биш гэдгээ өнгөрсөн жил Phoenix Suns-д харуулсан шүү дээ. Тэгээд энэ зуны Houston Rockets багийн хийсэн солилцоо 8-нд өөртөө бас их сонин зүйл хийсэн. Steven Adams гэрээг сунгачж байгаа. Тэгснэ Clint Capella-г аваад ирж байгаа. Яах ч юм. Одоо хиний ямар үнэтэй сэлгэнүүд вэ? Энэ төвд нь Baby Jokic байгаа үстэй. Тэгэхээр энэ үйлрэл Baby Jokic альбарын шингүүний минутыг нэмэх гэж сая бүр Европын авраг дээр яаж идэж яваа те. Бүр идэж болоо. Ийм гой формтой байхад энэ тоглогчаараас энэ хоёр төвийн тоглогчийг авч нэгсэндээ маш их үргүү зардал гаргаж байна. За тэнгууд зөвхөн төвийн байралтаа үргүү зардал гаргасан юм бол формтууд. PF дээр Kevin Durant гарааны тоглогч нь ойлгомжтой шүү дээ. PF дээр Kevin Durant. Тэгсэн чинь PF дээр сэлгэнээс Dorian Finney-Smith-ийг аваад ирж байгаа. Dorian Finney-Smith 4 жил ингэрэ өгч байгаа шүү. Тэгэнгүүтээ өөрсдийнх нь драфтын сонголт Jabari Smith-тэй 5 жил ингэрэ хийж байгаа байхгүй. Үүдээ хинэн Галт нь бас Tari Eason уу. За Tari Eason-ыг би бүр хүчээр 3-лоо оруулчих заяа. 3 номер дээр. Jason Tate. Тийм. Бас бор. Тийм Dishon Tate-мэд бол бүр гарахаасаа өнгөрч байгаа энэ бол. За 2 номерын байрал дээр өрсөлдөгчгүй баг за 3 номерын байрал дээр өрсөлдөгчгүй Amen Thompson байна тийм үү. Тэнгүүд 2 номерын байрал дээр Josh Okogie-г аваад ирсэн. Энэ их сүүлд бас их айтайхан 8 болцсон шүү дээ. Гэхдээ энэ багт одоо ингэ сая миний хийснээр хоёулаа самбарын байрлалд баг 6-7 тоглогч нэрлсэн. Тэгснэ хамгаалагчийн байрал гэсэн чинь гимтэлтэй байгаа Fred VanVleet. Тэгснэ Josh Okogie гэж байгаа. Josh Okogie. Тэгснэ Aaron Holiday, Rich Shepard. Гэхдээ энэ баг сайн баг мөн гэхдээ балансгүй байгаа дээрээ Fred VanVleet-ийг алснаар би бол бүр балансгүй гэж болчлоо гэж харж байна. Тэгэхээр Houston Rockets баг бидний тэр хүлээжсэн тэр амжилтыг шууд доош шидэж улирлыг тарах хөглөх болоо гэж би өвдө хараад ах юм. Тех боломж айгүй өндөр л байна л да. Гэхдээ яг зөвхөн би Rich Shepard юм Amen Thompson гэдэг залуу тоглогч бидний гол нь юуг нь хараагүй л байна л да. Яг энэ тоглогч нар цаашдаа ямар тоглож болж өсөж дэвших вэ гэдгийг хараагүй учраас яагаад тэд нар ер нь бол одоо энэ ролыг аваад одоо өсөг авахар л болчлаа л тоо. Явал энэ ролыг аваад сайн тоглож болохгүй гэхээр энэ одоо залуу тоглогч нарт итгэх юм. Amen Thompson-ыг биш үү те. Айгүй олон хүмүүс Fred VanVleet-ийн оронд бөмбөг эзэмшнэ гээд байгаа штэ. Юу гэж бодож байна? Ер нь бол Ben Simmons шиг болон тоглогч гээд байгаа штэ. Харин тий. Угаасаа өнөөдөр харин тэгсэн штэ. Kevin Durant, Amen Thompson, Rich Shepard 3 ингэж Brian Windhorst-ийг Houston хотод ажиллаж байсан. Тэгээд юу гэж асуусан бэ гэхээр George Sedano юу гэж асуусан бэ гэхээр ямар нэгэн одоо юу гэдэг нь солилцоо 8-ны шуун байна уу эсвэл шин тоглогч авах мэдээ байна уу гэсэн чинь ямар ч тийм зүйл алга. Тэгэхээр одоо байгаа тоглогчдороо гэж байгаа байхгүй. Тэгэхээр Amen Thompson үгүй холбон тоглогч байж болно. Болохгүйгээгүй шүү дээ. Тоглох ба 30 минут бөмбөг эзэмшээ. Гэхдээ Fred VanVleet-тэй байснаас яах вэ? Энэ ойлгомжтой биз дээ. Kevin Durant загвалдж байгаа 15 минутанд бөмбөг барь. Rich Shepard 5 минутанд бөмбөг барь. Гэхдээ Fred VanVleet-тэй байснаас яаж гүцвэ? Тэнгүүд яаж утсан би бол Aaron Holiday бол талбай дээр гарч байгаагаар төсөөлөд байгаа байхгүй. Гэхдээ энэ баг яг үндэ нэг цуцхгүй самбарын тоглогчдоос ямар нэгэн 8 хийж одоо холбогч авахгүй л бол Fred VanVleet 1 сар алга болоогүй 2 сар алга болоогүй магадгүй бүртэн үйлрэл авахгүй. Тэгэхээр Kevin Durant-ийн энэ ирж байгаа Kevin Durant-ийн үйлрэл гэрээнд дуусна. Тэгээд дахиад гэрээ сунгахыг хүсэж байна гэж хэлсэн шүү дээ өнөөдөр. Kevin Durant ирсэн эхний жилийг ингэж одоо юу гэдэг үргүү зардал болохгүйг бол энэ солилцоог нь бол гарцааг байх. Гэхдээ Kevin Durant-ыг ер нь юм азгүй явдал дагаж явд юм уу? Brooklyn-д очил бас ингээд самарт гэмтэл бүртлөө тохиолдол. Phoenix Suns-д ч бол гэмтэл бүртлөө тохиолдол. Houston Rockets дээр дахиад яг гэмтэл бүртлөө тохиолдол эхэллээ шүү. Superstition сандал тэгэл байл таас тэ Kevin Durant тэгэхээр азгүй баг юм. Эхний жил нь бол үнэхээр хэцүү л эхлэх юм. Тэгээд Kevin Durant-ийн нэг сонирхолтой сая 101 юм ярьсан юм. Би ер нь бол 40 жилийн гартлаа тоглоно гэсэн шин. Тэгэхээр одоо Kevin Durant хийдтэй л 37 л. 8.
8 лөө. 38. Стеф 37 шүү. Дахиад 3-4 жил тоглох юм шиг. Тэгэхээр энэ тийм учраас гэрээ үсээд байгаа байхгүй. Харин гэрээ авах гэдэг шүү дээ. Хьюстон. Тэгэхээр ер нь л ирээдүйд тэрийг сонирхолтой зүйл Хьюстон болж магадгүй л. Кевин Дурант-ын драма эхэлж магадгүй л биш үү? Кевин Дурант 36 таа юм байна. Одоо 36 таа гэж тэгэхээр дорож 4 жил 5 жил дахиад 5 жил баг тоглох гэдэг шүү. Тийм тоглох гэдэг байна. Тэгэхээр 5 жил Кевин Дурант баг LeBron шиг Max авна л гэж таархлагдаг бодвол. Houston Rockets-аас одоо энэ хэрвээ залуу тоглож байна. Одоо Alperen Sengun бол Max тоглогч болон тодорхой. Amen Thompson Max тоглогч болох бах. Ингээд нөгөө залуу тоглогч нь ингээд яагаад тэгэхээр Durant-д дөх зай гарах уу ирээдүйд Баггүй шүү дээ. Энэ драма бол удахгүй эхлэх юм шиг санагдаж байна. Шингүүн угаасаа өндөр гэрээндээ тоглоод эхэлсэн шүү дээ. Одоо энэ үлрэлээс 33 сая гэж байна. Тэнгүү чинь нөгөө Rich Shepard чинь 10 саяг авч байгаа талбайдаа тоглохгүй байгаа ч гэсэн. Тэнгүүд Steven Adams-таа сая бас их өндөр гэрээ хийсэн шүү дээ. Тэгээ одоо тэр ихтэй ойлгоогүй шүү дээ. Гэхдээ Dorian Finney-Smith 10 сая тэнгүүтээ Jabari Smith-ийн нөгөө 5 жилийн гэрээ чи ирэх жилээс эхэлнэ шүү дээ. Энэ жил биш, ирэх жилээс. Тэгээ боддоо. Тэгэхээр Kevin Durant тийм угаасаа Max өгөх боломжгүй. Гэтэ Houston Rockets цэгцлэхэд их амархан. Яг л тэдэнд солилцооны маш гой ассетууд байна шүү дээ. Нэг гой цэгцэлж болох байхгүй тийм болохгүй зүйл биш. Гэхдээ яг одоо байгаа Houston Rockets бол цэгцрээгүй тийм ив хавгүй. Бүр дээрээс нь Fred VanVleet-гүйгээр бол ив хавгүй баг. Цэгцэрчих юм бол энэ баг уг нь Fred VanVleet-тэй байсан бол энэ баг тэр нөгөө 2 дугаар байранд ч юм уу 3 дугаар байранд явж явах хэрэгтэй баг. Угаасаа тэгж харж байгаа шүү дээ. Энэ жил өрнөд бүсийн финалд үзэнэл гэж өөрсдөө харж Kevin Durant-ыг авч байгаа шүү дээ. Тийм, түрүү жил Kevin Durant-гүй 2 дугаар 2-оор гарсан баг шүү дээ. Тэгэхээр энэ жил бол тэрийг давуулах үгүй давуултгүй маа гэхэд яаж дахиад 2-оор гарах гэсэн л юутай байсан бэл гэдэг бодвол тийм. Төлөвлөлтөө гол талбайнд янж Fred VanVleet нь бүтээлээр тоглохгүй ч магадгүй болчлоо доо. Тэгээ ACL гэхээр баг л дахиж тоглохгүй. Үгүй бүтэн энэ доллар тоглохгүй л болох ч гэдэг чинь. Энэ бол уусаа яаж чадсан юм уу? Төгсгөлд нь Amon-ыг өнөөдөр уг нь битэрийн төлөвлөгөөсөөр өнөөдөр Los Angeles Lakers багийн төгсгөлд нь ярих байсан. Гэхдээ Lakers-ыг ярих зүйл байгаа учраас дараагийн дугаарт үлдээ. Дараа 7 хоногт бид хоёр Lakers-ийн талаар илүү их олон зүйлийг ярина. Яг гэх юм бол өнөөдөр хэвлэлээр нэг хүн дахиад супер сенсац тарьсан. Тэр хэм бэ гэхээр Greg Mangas энэ жил Европын аваргаас анх удаага Greg-ийн шгшээ багийн хамтаар медаль хүртсэн. Giannis Antetokounmpo өнөөдөр хэвлэлээр бас л бомб тесэлжлээ. Тэр нь юу вэ гэхээр Giannis Antetokounmpo өнгөрсөн 100 энэ 100 хоёуланд нь хаашаа очивол би аваргын төлөө өрсөлдөж чадах вэ гэдгээ бодож тоглосон гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр энэ дахиад бомб штэ. Тийм. Би юу н хилээд байгаа штэ гэсэн бэл шүү. Ер нь бол ер нь жоохон залхсан маягтай. Би юу н хилээд байгаа штэ. Адилхан юм хилээд байгаа. Би одоо аль болох авраг авах багт л тоглолмоор байна гэдгийг хилээд байгаа гэж хэлсэн байсан. Тэгээд бас нэг хөгжилтэй юм багийн эзэм болохоор би ингээд Янстай 6 сард уулзсан. Янс Милоки хотод байхад дуртай байгаа. Гэрөө бүлээ байлгахад дуртай байгаа гэдгсэн чинь Янс цагийн дараа би ерөөсөө тийм уулзалт болсныг салахгүй нэг хэлсэн. Тэгэхээр чи ер нь бол тэр амар тийм. Энэ хоёрын хоор харин тий. Ер нь бол тэгж хэлэх шаардлага байна тэгсэн гэдэг ч юм. Ямар нэгэн байдлаар тэр юунаас нэг дипломат маягаар зугатааж болох хэрэгтэй байсан шүү дээ. Тэгэхэд шууд би санахгүй байна гэдэг чинь бол бас арай юу. Тэгээд би уншчаад гайхсан шүү дээ. Тэгээд сэтгүүлчд холбогдоод яг ийм зүйл хийсэн өөрөө хийсэн үг гэдгсэн чинь бүр баталгаажуулсан байгаа. Тийм ээ тийм угаасаа би жил болгон л ижлэхэн зүйл боддог. Би ер нь карьерийн туршил нэг зүйлийг бодож тэрний үхээр би шилдэгүүдийн дунд ингэж үлдмээр байна гэж байна. Тэрний үхээр бүх цаг үеийн шилдэгүүдийг л ярьж байгаа болоо гэж бодож байгаа. Тэгээд тэхийн тул жил болгон аваргын төлөө өрсөлдмөр байна. 4 сард одоо ингэж мултраж байгаагаад байгаа эвлэрээ тоглож ивэл энэ ч өөрөө сагсан бөмбөгтэй мууштай гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр чи юу вэ гэхээр яг одоо байгаа Milwaukee Bucks багийг дахиад аваргын төлөө өрсөлдөхгүй гэдгийг Giannis хараад байна гэж ойлгоод байна шүү дээ.
Уг нь бол тэд Milwaukee Bucks чинь Miles Turner-ыг авчирсан те. Бас чадхын хэрээр том өөрчлөлтийг гимтсэн Damian Lillard-ыг багасаа явуулсан гэдэг маш том өөрчлөлттэй зоримог өөрчлөлтийг хийсэн шүү дээ. Тэгсэн чинь гэрээ авцсан Янис. Тэгвэл яах гэж гэрээ авсан? Яг өнгөрсөн жил угаасаа гэрээ хийхгүй, гэрээгээ сонгохгүй байж байгаа тэгвэл за одоо намайг явуул гэж солил л доо. Тэгээсээ хараа хэдхэн хоногийн өмнө би яг энийг гадарлаж ирсэн байхгүй. Янисыг битүү утгатай юм яриадсэн шүү дээ. Гэр нь бол Milwaukee Bucks намайг битий солиосоо гэж бодож ин. Тэгтээ намайг солих өдөр ирэх л баг. Ер нь бол чиний багтаа юу хийсэн чухал биш. Багт юу хэрэгтэй вэ гэдгийг шийдэх өдөр угаасаа ирдэг. Энэ бол жам мам гэсэн мэс. Тэр угаасаа нэг битүү утгатай юм шидэд байгаа гэсэн чинь тэр битүү утга нь ерөөсөө өнөөдөр медиа дэгээр зарлчлаа. Тэгээ өнөөдөр ковид тусцсан гэдэг өнөөдөр медиа өдөрлөгт ирээгүй ч гэсэн хэвлэлийг нэг жинхэнэ ойлгуулж чадлаа. Гэтэ Янс яагаад юм эмо юм? Гэхдээ бас нөгөө талаар тэгээ авраг авах тийм тий hungry байна тий өлсгөлэн байна тий бүр авраг авмаар байна. Тэгээд ганц боломж нь одоо Milwaukee Bucks-аас явах гэж бодсон л байна. Гэхдээ ер нь штэ тийм Milwaukee Bucks одоо дахиад Янастай аврагын төлөө гарна гэвэл одоо хэцүү болчихлоо штэ. Сая ялангуяа Damian Lillard-ийн buy out бол үнэхээр 5 жилийнхаа ирээдүйг бас баг золигт гаргаж байгаа байхгүй ер нь. Тийм. Тэгээ Miles Turner нэмээд тэгээ дээрээс нь Damian Lillard-ыг явуулаад, Chris Middleton-ыг явуулаад тэгээд Miles Turner-ыг нэмээд аврагын төвшөнд очныг зүггүй штэ. Хичнээн East сул байгаа зэ. Энэ жил бол East бол хинч гарч магадгүй. Үнэхээр. Ер нь бол том багууд бол бүгдээр бэртэл гэмтэл болчихсон штэ. Тэгээд Halliburton гэмтэлтэй байгаа. Halliburton тий. Ингээд бодоод үзэхээр ер нь бол East бол бид нар Cleveland дахиж итгэхүүгүй юу. Асуудалтай. Тий. Нью-Йорк Knicks дасгалжуулагчаа солилцсон. Яах нь сонирхолтой байна тий. Тий. Philadelphia бол тэнд Philadelphia хотод баг биш зүгээр гэмтлийн имлэг ажиллаж байгаа. Яа тэр нэрээ. Эмби уул нь турцсан байна энэ төр гээл нэг мэдээ гарсан чи яг маргааш нь шал эсрэг мэдээ гарсан шүү дээ. Хизээ тоглох мэддэггүйгээд. Тэр үстэй амар. Имчнэр ч мэдгүй. Тэгээ дээрэс нь хамгийн сүүлд нөгөө Jared McCain гэдэг нөгөө өнгөрсөн жилийн драфтаас аваад бүр багийнхаа онон лидер болсон явж исэн нөгөө rookie тоглогч бас бэлтгэх гэмтсэн. Сая бэлтгэлийнхээ үеэр дахиад гэмтсэн. Одоо тэгээд 2 сар орчим тоглохгүй болсон. Ингээд Paul George өвдөг нь асуудалтайгаа тоглох хэсэг нь тодорхой, хизээ тоглох нь тодорхойгүй. Тэр Philly ингээд өрсөлдөөнөөс баг ингээд гарцсан байгаа үед уг нь Milwaukee Bucks боломж байгаа даа. Тэгэхээр од би дахиад асууя. Яагаад чи сэтгэл хангалуун биш байгаа юм бол өнгөрсөн жил гэрээ сонгосон. Яагаад дээрэс нь бүтэн жил сагсан бөмбөг тоглоогүй ахыгаа гэрээ байгуулуулж авчирсан юм. Би энэ Танасис Антетокумпотог гэрээ байгуулахад л за Янас үлдэхээр шийдчихжээ. Тийм учраас угаасаа энэ Танасыг багийнхаа удирдлагуудад шахаа хийж авчирч байна. Тэгсэн чинь нөгөө ах нь болохоор тэгээд авах. Сая би Европын авраг дээр очиод грекийн шгшээ багт хэвээ хамгаалттай тоглоод ингээ өөрөөр ойл тоглоод ингээ хамгаалаад үзүүлсэн чинь Milwaukee Bucks-ийн надад санал тавьсан. Үгүй л дээ. Зүгээр л Янас миний ахад гэрээ өгөө энэ чинь миний азрын сахиус авахгүй юу гэж хэлсэн учраас гэрээ байгуулсан болохоос Танасаар одоо тоглож хамгаалуулъя гэж гэрээ байгуулна гэж энэ бигийн баг байдгаа. За ер нь дэлхийд бас ховорхон шүү тийм лиг. Тэгээд тийм бол яагаад одоо ийм зүйл ярьж байгаа юм Янас? Одоо тэгэл мэдгүй. За солигдлоо гэхэд ондоо багтай шууд ингээд очиод гэрээ хийж болохгүй те. Чин зөвхөн өөрийнх нь баг нь max extension өгөх боломжтой байсан хамгийн их мөнгийг max-аар нь аваад тэгэл ямар нэгэн байдлаар force-ээр байгаа л одоо тэг хүчилсээр байгаа солигдъя гэдэг л тактик шилсэн юм л угаасаа л үлдэхгүй байсан. Гэтэ гол нь тэр max extension аавна гэдэг чинь Янс явж чухал байсан юм шүү. Ер нь бол мөнгөндөө л байгаа юм шүү. Тэр баг тийм л болох гэдэг. Тэг хэрвээ ондоо баг руу солигдоо тэгээд extension хийсэн бол тэр чинь max-аар бодогдохгүй шүү дээ. Тэгэхээр яг тэр ялгаан дээр л манер тим шийдвэр гаргасан болоо да. Одоо ингээд яг одоо ингээд чи ингээд бүгднгийн ингээд дарааллуулаад хэлсэн чинь үсээ ямар ч make sense болохгүй байна шүү дээ. Харин тий. Бүх ер нь бол Янасын энэ карьерт шүү дээ. Карьер Milwaukee Bucks байсан бүх карьерийн жил туршид шүү дээ тий. Milwaukee Bucks бүх хүснээ нийсэн Янасыг авч үлдэхийн тулд бүгдийг хийсэн. Ер нь бол чадах бүгдээ л хийсэн гэж бодож байна.
Ер нь бол Milwaukee Bucks бол одоо Milwaukee Bucks-ийн front office бол буруу өгөх ямар ч боломж байхгүй. Тэд рүү чад бүхнээ хийсэн. Харин тэгэл одоо тэгэл энэ дөрвөл дуусч штэ. Тэгэл Milwaukee одоо Янсыг одоо өшөө happy болгох юм бол энэ дэлхий дээр бол байхгүй болчихлоо штэ. Milwaukee Bucks-ийн хувьд л. Тэгээд угаасаа Янс ч гэсэн одоо өөрөө мэдчихэж байгаа. Одоо хүн чинь нөгөө өөрийгөө мэдрэнэ гэдэг штэ тий. Янсыг 27 онд free agent болно гэдэг бүх багууд одоо худалчинд баг бүх багууд цалингаас сулж штэ. Lakers суллаад ирсэн чи яа тэнэг магаар гэдсэн. Одоо Clippers сулж байна. Clippers-ийн 27 оны шийд нь баг хоосон. Сая Warriors байна. Warriors бас хоосон боо штэ. Хов хоосон боо штэ. Тэнгүүт Янсыг ингээд хөдлөн гэд хүмүүс ингээд багууд ингээд бэлдээд ирэнгүүт менежер ч гэсэн ер нь бол өөрийгөө мэдэрч штэ. За лиг те намайг ингээд яахад ингээд би одоо бэлдээд ин чи би тийм чухал юм байна. Тэгэл ер нь бол тэрэндээ л хөтлөгч юм болол гэж бодож байна да. Наадхан ч өстө үгүйсэх арга алга. Ингэсэн байхгүй саяхан хэн блэ Scottie Pippen л заавчлаараа бас санддаг нөгөө айгу урт хугацаанд амарсан болохоор мэдээллүүдээ холж идэв. LeBron James яагаад ингэж олон одоо юу гэдэг финал тоглосон. Яагаад ингэж дөрвөн авраг авсан. Хэрвээ LeBron James Cleveland-ээс яваагүй бол тэгэх боломж байхгүйсэн гинэ. Яг гэх юм бол ингээд нэг багч нь уналт босолтын цэгтээ ингээд босч жагаад ундаг шүү дээ. Тэнгүүд яг тэр үедэр нь LeBron өөр баг руу яваад тэнд очиж сайн баг бүрдүүлээд аваргалаа. Тэнгүүд Miami Heat яг ингэж төрүүлж жагаад буцаад ингэнгүүт нь Cleveland очиж сайн баг бүрдүүлээ аваргалаад Cleveland яг ингээд Kyrie яваад ингээд нөхцөл байдлыг өгөө тэнгүүд Lakers ирээд ингээд сайн баг бүрдүүлээд ч гэдэм ингээд өөрөө л одоо GM хийгээ яваадсан гэж ярьж байгаа байхгүй. Тэнгүүд Янс одоо яг тэгэх гэж нүл гэж би хувьдаа хараад байгаа. Янс яг энэ байдлаар явах юм бол Milwaukee Bucks-ийн одоо уналттай хамт байх байхгүй юу? Уг нь нөгөө ярддаг шиг loyalty байвал байсан бол уналт босолтон гэтэл Янс бол ингүүл би нэг л аврагтаа дуусах юм бэ шүү гэдгээ өөрөө бодцсон учраас одоо өөр баг руу явж авраг авах тухай яриад байгаа болов. Гэхдээ хамгийн гол нь яг үндэ би хувьд бол жоохон гонсгор байгаа маань. Янс өөр баг руу явж болно. Гэхдээ тийм гоёор тий ахыгаа шахахгүй тий Дамин Лилердийг хасна гэдэг ч юм бол яг үндэ Янсын шахаагаар хийсэн мунхан үйлдэл шүү дээ. Тэг мунхан үйл хийлгүүлэхгүй тэгээд Майс турнирыг бас өндөр авч байгаа. Тим үйл хийлгүүлэхгүйгээр за намайг сольцгоо. Одоо би болно штэ хэдүүлээ ингээ би биэндээ гоё салъяг өлдөж амар джентлмен харилцаа байхгүй. Тэгэхгүй за би та нар надад хүссэн юмыг өгвөл би үлднэ гэж хэлчихэд хамаг юм авчаад ахыг хүртэл авчирч гэр бүлийн авчруулангуудаа ингээд нэг юм байдаг штэ. Тэгтэл яахгүй наа гэл нэг тэгдэг штэ. Энэ бол джентлмен зам биш байхгүй. Энэ бол тийм насанд хүрсэн эр хүний гарах зам биш байхгүй. Тэгэхээр би бол Янсыг яг өнөөдөр бол бүр энэ ямар хогийн замтай юм байл гэж бодож байлаа штэ хүндээ. Ямар олон хайштай юм бэ гэдэг. Гоо олон хайштай нь бол олон хайштай. Гэхдээ ямар хогийн замтай юм. Тийм бол яг ч танаас авчруулсан. Тийм үстэй. Тийм штэ. Ер нь бол тийм. Тий. Тэр зөв нөгөөдг нь гэсэн чинь тэнд би өстой амар хамгаалсан чинь намайг ингээд Ахт хоёрын нандин холбоог бол кинон дээрээс нь харцсан. Хинцээч хинч дундуур нь орч чадхааргүй нандин холбоо. Тийм учраас дэрэгдээ байлгаж байгаа. Гэхдээ дэрэгдээ байлгах гэж авчирсан юм бол дэрэгд нь байлтал гэж хэлмээр байгаа байхгүй. Тийм шүү. Ер нь бол тэгээд хинд 3 сая илүү төлөх гэж танаас авчирч байгаа шүү дээ. Янст. Янас л өгж байгаа илүү цалин шүү дээ. Тийм илүү цалин шүү дээ. Тийм. Нөгөө энэ чи юу байхгүй нөгөө Clippers чинь Kawhi-д ингэж ширээн доогоор цалин өгсөн бол энэ чинь ширээн дээгүүр ил өгж байгаа байхгүй. За чамд нэмж өгж болохгүй чи тулцсан юм чинь ахтаа аваа. Тэгээд ахтгаа яаж хуваахаа өөрөө мэдчих гэж байгаа л хэлбэр бэлгүүд дээ. Ийм байхад онцгүй юм да. Тэгээд Янас тэгээд энэ салалт бол тэгэл айгүй тийм муухай салт болох нь тий. Энэ гоё тгий салахгүй хэрэлцээр байгаа салдаг их нэр нөхөр хоёр шиг л юм болох. Болох юм шиг санагддаг. Уу харин тий. Хамгийн муухан тэр баг. Тэгэхэд харалт Никола Йокич өнөөдөр ямар гоё яаж тий. Би ер нь бол миний төлөвлөгөө бол би насаараа бүх замлынхаа турш Денвер Наггетс тоглоно гэж хэлж байгаа. Тэр амар гоё сонсогч байгаа. Одоо орчин цагт уналт босолтой ингээд угаасаа Йокич нэг тийм илүү занж байдгүй шүү дээ. Ингээд энэ карьер нь дуусчвал зааццаа яваад морио уралдуулъя гэж яваад хүн шүү дээ. Тэгэхээр Янас чинь тэнд
миний аавыг авчир, миний ахыг авчир, надад визог ингэж цалин өгнө, одоо макс өг ингэж хамаг юм авчаад тэгээд гэд хар надад бол жоохон Янс Йокич хоёр бол ялгаатай л санагдаж байна. За. Хойлогийн 2 дахь улирлын эхний дугаар нэлээд ярихыг хүссэн учраас нэлээд хугацаанаас хэтэрсэн гэж бодож байна. Гэхдээ үзэгчид захилсан байна. Тийм, дөнгөж эхлэл. Энэ бол одоо шинэ улирлын дөнгөж эхлэл. Бидэнд ярих хөшөө зөндөө олон багууд энэ Boston Celtics, Jason Tatum, Indiana Pacers, New York Knicks дээр гарсан тэр өөрчлөлт, New York Knicks ямар амжилт үзүүлэх вэ? Мэдээж Lakers-ыг бид нар дараагийн дугаард хадгалж гин. Oklahoma City Thunder асуултыг асууя. Oklahoma City Thunder багийг ирэх үлрэл зогсоох баг байна уу гэсэн чинь Ottawa ихнийх тэр Denver Nuggets гэдээ хэлж байгаа шүү гэн. Би бол Oklahoma City Thunder-ыг яг өнөөдөртөө бол зогсоох баг олж харахгүй. Гэхдээ магадгүй дараагийн дугаар дээр харцсан байхыг ч үгүйсэхгүй. Тэгэхээр улирал дөнгөж эхэлж гин Game Point podcast хамт байгаараа подкастын ивент гэчээр social pay болон joint movement глюкозамин ажиллаж байгаа. Тэгээд бас нэг сайн мэдээ байна. Манай подкаст маань YouTube-оор та бүхэнд сагсан бөмбөг сонирхож орон оронд байгаа сагсан бөмбөг сонирхож та бүхэндээ хүрж байгаа. Дээрэс нь автомашиндээ төгжрөө явж байгаа та бүхэндээ хүрж байгаа бол эх 7 хоногс эхлээд Premier Sports угаар та бүхэндээ хүрч эхлэх болсныг дуулгахад таатай байна. Тэгэхээр Premier Sports уг YouTube сувгуудаар та бүхэн Game Point podcast-ыг хүлээн авч үзэж байгаараа ингээд хамт байсан баярлалаа. Эх 7 хоногт уулзцгаая.